Ультрасаунд дээр юутай цаг тэгээс хоол хийнэ. Өдөр байдаг байхгүй юу? Дроп санаа өдөр нэмэнд. За өнөөдөр 5 дахь өдөр одоо өглөө 9:57 бараг 10 болж байгаа юм байна. За тэгээд 30 минутын дараа би гарах хэвээр. Тэгээд ерөнхийдөө өнөөдөр математик өдрийг өнгөрүүлээрэй гэсэн бичлэг хийгээд одоо сууж байна. За би одоо ингээд 10:30-д гарах хэвээр учраас газ нүрээ бодож байна. Би яга охиныхоо өрөө нүрээ боддог. Надад угаасаа нүрээ боддог нөө гэсэн шийдэх хэрэгтэй байхгүй. Охиныхоо ингээд хэрэглэждэг байхгүй. Манай охиныхаараа ингээд ийм цэцдэг ингээд бүх юм. Яг миний юм ч гэсэн ингээд охиныхоо өрөөнд оруулж ирээд тавьчихдаг байхгүй. Нүрээ дэжсэд үлээ. Сая серумд төрөгцсөн. Би өөр нүрээ өмнөх их угаасаа боддоггүй. Кремэл төрхөн, нарны тос хаяа төрхөн. Праймер төрөхтэй энэ зүгээр Sephora дэсний праймер. Төрхөж үзсэн чинь надад айгуу сайн дараад амж санагдал. Тэгэл авч ирсэн. Өнөөдөр PA day. Тэгэхээр чи нэг 5 дахь өдөр PA day гэхээр нөө сурагчид амардаг өдөр, бие даалтын өдөр гэж байд юм шиг байгаа. Тэгээд охин Торонто орж Сэржанатагаа өвөтэйгээ цуг цагийн өнгөрөөнө гээд тэгээ хоёр дүүгээ санаад байна гээд Торонтоор орсон. Go Trend охноос олгочтой өглөө. Балжаа өглөө охноос олгочаад тэгээ балжаа ажилдаа явсан. Тэгэхээр би өнөөдөр ерөнхийдөө өөрөө ганцаараа mid time айгүй ихтэй байна гэсэн. За праймер маань хатчих. Тэгснийхаа дараа крем төрхөн. Энэ крем төрөх чинь Effective Beauty гэнэ. Тэгээд нэг энэ бичлэгийг маань дараа нь охин маань үзэх болохоор охиндоо ингээ хадгалаад бас дараа ингээ 10 жилийн дараа охин маань өөртөө баярлах гэж бодоод бас ингээ хэлэхгүй хэлчихье гэж бодоод энэ угаас ширэн дээр байна. Тэгээ би охинтойгоо жоохон охин ингээ монголоор ингээ бичүүлэхийг энэ дэр нуслсан байдаг. Монголоор бичвэл ингээ нэг болж байгаа хүн 7 хоногт 2 удаа бичээрэй гэж загсан байхгүй юу? Тэгсэн чи одоо охин маань өөрийнх нь нэг хичээл ном нь бас завгуудад тэгээ бас өөрийнх нь үзэл бодол модал тэгээд юм уу ингээд жоох ингээд би бол одоо тийг ингээд шууд хэлж чадхаар болсон мэлээ. Гэтэ би ягаад охин ингээ монголоор жоохон ч гэсэн ингээд нэг 10-20 минут ч юм зарцуулаад өдөрт ингээ бичиж яхахыг хүсдэг вэ гэхээр одоо мэдэж чинь одоо бол охин би монгол хэлээ юу гэж мартсан би монголоор бичиж чадна гэж тэгдэг байхгүй юу? Би хизээч мартахгүй гэж тэгээд байдгийг. Би болохоор юу гэж боддог гэхээр одоо энэ ардтаа манай охин ирсэн шүү дээ тий. Тэгэхээр чин 4-р ангид төсөөд ирсэн гэсэн 4 жил монголоор бичиж уншиж сурчаад ирсэн байхгүй юу? Тэгэхээр 4 жил сурсан байтугай тий 10-20 жил ингээд монголоор бичиж уншаад сураад явсан хүн ингээд бичггүйгээр нэг бараг 2-3 сард болоод эргээд бичгэд гар ингээд зүгшрэхгүй айгүй эвгүй байдэн штэ. Тэгэхээр 14 жил сурчаад тэгээд Канадад ирээд тэгээд англиар ингээд бүр сураад явж байгаа хүүхд болохоор монголоор би бичиж чадна, уншиж чадна гэж бодоод яваад идэг. Яг бичгээ тулаад ирэнгүүт мартцсан чадхаа олцсон байдаг байхгүй юу? Байдаг болчих байх гэж би бодоод тэг ингээ баг багаар бичүүлээд байдгийг. Тэгээ одоо ингээ 7 хоногт 2-3 удаа бичүүлдэг гэж байгаа. Одоо сүүлдээ болоод ингээ баг ингээ би ингээ гуйж жагаад одоо сард л ядаж нэг удаа бичүүлээд надад шалгуулж игээд хэлсэн. Тэгээ миний ах ямар ч гэсэн ингээ 10 жилийн дараа 20 жилийн дараа ингээ хүнд монгол хэлч хэрэгтэй шүү дээ. Англиар бичиж уншиж чаддаг ч гэсэн монгол хэлээрээ бичиж ойлгож ярихаасаа гадна бичиж өөрийгөө илэрхийлж чадна гэдэг чинь айгүй том чадвар байхгүй юу? Энэ чадвараа бити алдаасаа гэж боддог. Тэгээ миний охин 10 жилийн дараа энэ бичлэгээ үзээд монголоор стил бичиж чаддаг. Монголд очиод монгол компанид ажиллаж орсон байх ч гэсэн үсэхгүй шүү дээ. За крем төрөгчлээ. Одоо юу лээ? Нэг төр. Нэг тань. Нэг тань ч гэдэг зүгээр ингээд бор өнгөдөр ингээд явуулчихтэй. Багсаа бахын дээр тустай. Миний багсаа тустай, охины багсаа тустай. Тэгээ би нэг цаг очиж коттеж хийчихэд дараа нөгөө яагаад нэг цаг л байж чадна гэж хэлсэн гэхээр би 12-аас ультрасаунд дээр юутай цагтай энэ чинь нэг цаг авсан бол тэрэндээ очиж амжихгүй бол айгүй хэцүү мөлий дараа нь олдоход хэцүү цаг айгүй хол байдаг юм лээ. Би чинь энэ ультрасаундын цагийг авахгүй сарын өмнөөс эмнэлэг домлогоор явж байгаад тэгжээж авсан байхгүй чи улсынх болохоор өнгөө яга ультрасаунд үзүүлж байгаа гэхээр би ер нь энэ айгүй ажиллаад жоохон ядарсан мөлий. Тэгээ ядраад миний нуруу мөрөө өвдөөд тэгээд бас одоо л ингээд эргээд би эндээ ингээд анхаарч байгаа байхгүй юу? Ажиллаараа багасаад ирэнгүүт. Тэгээ би чинь сая одоо 7 хоногт нэг 2 удаа нуруугаа бариулж байгаа.
Тэгээ одоо ультрасаунд үзүүлээд ерөнхийдөө эмэгтэй хүн 7-аас 10 гүцэн дотор ямар байна гэдгийг үзүүлээд затаагаа дээрээ үзүүлээд авъя гэж бодсон. Тэгээ ультрасаундынхаа дараа би юу яа тэр чин барга нэгээс нь чин тэгэл 2 3-ыг л дуусчихвалгүй. Би орой 7-оос илүү 8-аас усан мэсэнтэй. Тэр хүртэл харин би өөртөө ми танилцах гарах гэдэг байхгүй. Тэгээ кофе шоп орсон хүн үү, хоолны газар орж байгаа гэдэг нь. Тэрийг байдлаас авлаа. За тэгээ дараа нь юу powder сэрмэс ордог юм шүү дээ. Жил нүрэ боддог юм да. Сэрмэсний бодог байна. Хүмүүс ч ингэж үзүүлдэг юм л ч нэрэ. Сэрмэсний бодог нохных. Дэрүүлэгч нохных. Дахин сүүлд имийг аваад өгчихсөн. Охин энийг хэрглэж байгаа. Эндээ илүү хайртай. Юу бурхаа энийг нараа. За сэрмэсээ бодчихлаа. Дахиад жоохон дэрүүлэгч хөө. За болчихъя. За одоо энийг юунд өргөч чинь. Powder. Ингүүл төрөхтгүү дээ. За төрөгчлээ. За энэ powder-ууд нь болохоор Huda Beauty гэдэг. Нөгөөх нь болохоор Fenty гэх. Энэ жоохон заваалсан заатай. Тэгээ юу яс? Энийг болохоор уг сэржээд шинжлэх бэлгээр илүү авч гсэн чинь манай сэржээ. Би юм хэрэглэхгүй байна. Та хоёр өөрсдөө буцаагаад авчгаа. Гэт. Яна уран өнгөлөгчний юмнууд ч юу юм. Өнгөн болж. Код энэ ингээд ингэхээр энэ нэсвэ. Энэ төрчихв. За 14 болж чинь би чинь баг 15 минут мөрөө бодсон юм. 5 минут нэрчил. Үсээс төсөлчээ. Энд чинь мачаага хийгээд гарыг. За энэ чинь давхар цай хийгээд аваа гарч ийн. Өдөр хийж удаа байлаа. Энэ аюугүй гоё. Өнөр мөнөр аюугүй гоё. За одоо болохоор би гэс баруушуу өгч байна. Ерөнхийдөө өглөөд аюух үлээлнээр баруушууны хамгийн түрүүнд уудаг. Аавс авчиж ирсэн аав ээж хоёр. Тэгээ баруушууна очоод энэ хоёр мачааны энийг хэрэглэн. Энийг би Costco-с авч ирсэн. Энийг манай номоо өгч ирсэн. Аюу гоё. Бас өнөртэй аюу гоё нөө коконоттай. За нэг юмшгүй. За мачаагаа найруулсан цай маань энд байна. 2 өндөг аваад гарчээ. Өдөр өсөж магадгүй. За тэг миний хэвэг гэж нэг юм хэлэх юм дээ. Чаавртай, зөв юутай. Үзэмтэй, тэг сүүтэй ингээ хэвгээ өглөөд байдна. За 10:33 болж хад гарч ирлээ. Яна бензин дууссан. Бензин авах. Яаж чадж хад бензинаас авах юм. За амарцсан. Бензин аавна. Тэгэл энэ солих тавч авчин компьютер авчлаа. Усны хувцудаас авчлаа. Бензин авч өглөө өчигдөр орой авах гэсэн за маргааш өглөө ярангуу гараад авсан чи. Яг гараад ирсэн чи бензин 11-ээс очих ёстой. Тэгсэн чи 11 10 20 гэж очих нь. Уг нь хийдч гэж оцсон болно л да. Тэг би яг яагаад байгаа гэхээр дараа нь ультрасаунд эмнэлэг дээр цагтаа болохоор тэрэндээ л яарад байна л да. Бензин авчлаа. Зөвхөн сонирхолтой байж магадгүй хэлэх гээд яна хэд төрсэн бол за 647 км л явна гэж ямар ч сан $80 дүүрж байна. Канад доллар шүү те. Cheers. Нохи хэрэгжилж байгаа үлдснээ надад өгсөн. Тэгээ сая цуваа өмсөхгүй байж байгаа өмсөж цувныхаа камераас оллоо. За арчлаа юм ба зэрхэн газар та. За 12 гэл дуусаад гараад ирлээ мөрцсөн. 30-40 минут болоод за би доктор аппоинтментд явлаа шүү гэж авчихсан.
Ямар гоё нэ гадаа цагаагаар. Харсан чи. За ямар ч 1 цагийнхаа appointment дээр 12:40 гээд ямар ч очих юм бэ? За гэртээ өрөөд ирсэн. Тэр эмгэгч яг нэрээ тэр мөн билүү? Мөн бай. Сайн миний оцсон яг тэр. За юу ослоо ороод тайлбарлая. Тэгээс хоол хийнэ. Махаа гаргасан. Би ч уг нь ультрасаундтай үзүүлчихэл тэгээ гоё юу яач гэж бодохгүй юу? Нөгөө хоёр өндөг мөндөг идчихэд тэгээ гоё машин жишээ угаалгаад зөндөө одсон юм чи. Угаалгаад тэгээд нэг үсний гоё гадар ор суугаад компьютераасаа суугаад өөрийнхөө царайг ядч шагалт юм уу? Компьютераасаа суугаад тэгээ юм аа сууж аваад орой усан мэсээ хөтлөө. Сайхан нэг гадар олоо суучих гэж бодсон чи. Ультрасаунд маань яг гэрээ хажууд байсан юм байна. Гэрээс нэг 2-3 минут цаатай юм чи. За. Тэгээ ультрасаунд панч болоогүй жоох сэтгэлээр унаад. Болоогүй ч явах одоо болно л доо одоо 3-аас риск гэж хэлсэн. Би яасан гэсэн чинь над руу танихгүй дугаар залгах гар би авдаггүй байхгүй угаасаа айгаад идэв. Тэгсэн чи өчтөр л танихгүй дугаар залгасан над руу. Тэгээ би аваагүй. Тэгчээ буцаа шалгасан чинь яг ультрасаунд гэсэн нэг локейшн дээр гарчсан дугаар байсан л да. Тэгээд надад ямар ч нэг voice message үлдээгээгүй мессеж явуулаг байхгүй. Тэгэхээр би заа гэж бодчиход confirm хийж байгаа юм байл угаасаа маргааш очих юм чи гэж бодоод би таагүй. Тэгсэн чи өнөөдөр арайш нэг амжаар нэг цагтаа ч биш тэгээд одоо 20 минутын өмнө баг явуулчихсан шүү дээ би. Чи миний нэрийг хайж үзлээ байхгүй нэг жаагүй. Нүг ямар ч би өнөөдөр тэгээд нэг цагаас appointment байсан шүү дээ. Би тэгээд яг л гэсэн чи. Манай appointment хийдэг дугаараа залгах. Тэгээд залгасан чи харин бид нар тань руу холбогдох гэж зөндөө үзсэн. Та уцаа авахгүйсэн. Бид нар voice message үлдээсэн, мессеж төрүүлдээсэн гэж авдгийг. Тэгээд авахаар би өстө мэдхгүй надад өчтөр л нөгөө нэг танихгүй дугаар ирсэн. Тэгээд би тэрийг л аваагүй. Надад тэрнээс өмнө өөр та хэдээс дугаар дуудлага ирээгүй. Тэгээд бас дээрс ямар ч voice message надад үлдээгээд өчтөрийн залсан дугаарыг би мис хийсэн. Тэгтээ би voice message үлдээж аваагүй, мессеж хүлээж аваагүй. Тэг би одоо яах вэ гэдсэн чинь танд рескежюл хийгээд өгөөгээд дахиад нэг өөр хаягийн дээр өнөөдөр 3 цагаас цаг байна гэхээр би зараа чи би хаягийг хийж үзээд хагээд тэг хаягийг хийж үзсэн чинь миний яг оройны бассейны хажууд юм байна. За тэгээ 3-аас би очиж битээ рескежюл хийгээрээ cancel дараа би очиж шүү гэж хэлсэн. Тэгэхгүй дахиад залгаад confirm хийх гээд тэг би утсаа авахгүй л дахиад cancel шүү гэж магад гэж одоо тэг хэлсэн чинь за бид нар тэгэхгүй та ингээд 3-аас үргэлжлээрээ ирэхээс өмнө 1 цагийн өмнө гинэ бас дахиад уух юмаа зөндөө уугаад ирээрээ. Тэгээ би саяхтай балга усгаас суучих жоохгүй. Одоо 2 цаг болох чинь. Тэгээ 3-аас өдөр чинь бигээс хоолоо хийчээд гараад яваад очих тарах юм. Тэгээ өнөөдөр шахах хоол мал хийхгүй гадар дотор явж байгаад гоё өөртөө цаг зарцуул өөрчлөлтсөн байхгүй. Тэгээ гэрийн хажууд нэгэнд ирснэх. Тэгээ орой бассейнаа тараад ирэхэд ямар тэгээ балжаас орой ажилласаа ирэхэд хоолгүй ажилтаа шиж удаад хоолооны өмсөг хийчих гэж бодлоо. Тэгээ гоё хийчи. Тэгээ жоохон лефтовер үлдэнгүүт нь тэрийг маргааш ажилдаа авчих гэж бодлоо. Жоохон хоол үлдвэл тэг маргааш ажлынхаа ланч дээр аваад очижээ. Тэхийн тул нэрээ ногоогооч захиух хийчихсэн юм. Манай солонгосчууд гэдэг болохоор солонгос хятад байдаг болохоор ногоо айгуу сайн идэх юм билээ. Бараг махын биш ногоогоо түүж идэх юм хоолноос. Тэгэж авчаа гэжтэй за одоо ер нь пүнтөстэй хуурах төлхий гэж бодвол би амтлагч авцсан байсан. Энийг хэрэглэнэ. Хоол хийн гэж төлөвлөг байсан болохоор махаа ерөөсөө гаргаагүй дээ. Уг нь махыг ингээд балжаа хэрчээ бүгд бэлдээ тавьчихсан. Би одоо ингээд яг жоохон хугалцаад авчихсан. Нараад за арай хэлэхгүй. Тийч. Шүтээ. Хүнсээ болгочоо тэгэл ногоогоо авчихсан. Байдаг байхгүй. Тэр хэд маань өөртөө нэг ланчтай, би бас нэг ланчтай. Тэг бүгд өөртөө ланч авчиж ирээд бүгдээ нэг ширээнд сууж агаад ингээд бөөнд цуг хоолдог. Би нэг авчиж ирснийг бас идэв. Би бүр айгүй гоё юм гэж хоол. Би бараг ажил дээр ингээд очиод байхдаа өдрийнхөө цайны цагийн хоолыг хүлээдэг айгүй гоё.
Чи нэг 200 грамм хүрэх үү? Өнгөр 2-ыг очлоо та 3-таа авчих. За пунтус дурга хийчлээ. Одоо юу 2:35 болж байна. Хоол ядж амжихгүй өөртөө жоохон хийгээл аваа юу. За ультрасаундасаа гараад ирлээ. Юу ягаад ультрасаунд өгж байгаа гэхээр нөө яг биений өмнө мөчлөг алдагдчихсан байхгүй. Тэгээд эмчмчд үзүүлээд ингээд тэгээ үзүүлж байгаа. Тэгээд дараа 7 хоногт хариу гараад эмч дээр очноо л гэж. За ультрасаундасаа гараад ирсэн. Одоо нэг гоё хоолой бөөн гомдол болж нэг хоолой хурдан хийгээд гомдол болсон гэдэг нь яг нэг дандаа ингээд юмд яарч явдаг тал жоохон юу байсан шүү. Тэрнээс биш. Гоё хоолой хийсэн чинь тэгээ эдцэн сая замдаа эдцээ. Одоо дахиад жоохон үлдсэн нь одоо дахиад жоохон идээд тэгээд гоё кофе шоп орж гоё газар орсон яа. Кофе шоп л арах тоо. Усан бэсийн маань усан бэсний шалгалаа 8-аас 8:45 юм шүү. Би 8 хүртэл одоо тэгээд одоо баг 4-5. За яг нэг 3 цаг суу. Зүгээр юм ээ. Сууч. Гэхдээ ороод яг 1-2 цаг болж айгу явах болчиход байдаг байхгүй. Тэжгүй шүү. Засаа. Нэмгийн гаднаас хөдлөг байна. Тэгээд кофе шоп ч юм уу зүгээр нэг гоё суучих газар хайсан чинь гоё кафе гоё газрууд нь дандаа 5-6 гэдэг таачт юм байна. Тэгээ би нэгэнд орсны 28 хүртэл усан мэсэндээ явтлаа суух болохоор гэж одоо долгитой газар хайсан чинь байдгүй юм байна. Ямар хоолны газар орсуултай биш. Нэг тийм дуу шуутай бажгансан газар нэг ормог байгаа байхгүй. Тэгээ ямар Starbucks ахад орсуултай биш гэж одоо дэжсэн чинь яг юм эмлэг дотор ахад юм кофений газар байна. Тэгээ нэг карамель эспрессо авч агаад ирлээ. Тэгээ хамгийн сонирхолтой нь хамгийн гоё тухтай дуу чимээгүй орой хүртэл сууж болох газар номын сан байлаа. Би ер нь номын сан орсох айгуу дуртай. Тэгээ номын сан 9-аас хаах юм байна. Эндээс ойрхон 5 минут гин 2-3 км л юм байна. Номын санаар орсох хорлоо. Тэсээ гараллаа. Тэснэ л орч өдрөө. За клэр авсан. Тэгээд орой өрсөж болохоор үлсч магадгүй ч тэ. Тэгээ гоё юм аа тэмдэг дэвтэр авсан гоё юм аа бичнэ. За тэгээд ноутбук. Тэгээд намайг санд ороод тэмдэглэлээ бичээд зөндөө бичсэн. Тэгээд дараа нь туслахаа хийгээд ерөөсө 2-3 цаг хангалтгүй байсан. Юу бичлэгээ хийцлэх. Одоо энэ тавтахад ирсэн энэ бичлэгийг би дараагийнх нь тавтахад буюу одоо ингээд 7 хоногийн дараа эдитинг хийх сууж байна. Тэгэхээр одоо миний энэ бичлэг бол 7 хоногийн өмнөх үйл явцаа гэсэн үг ээ. Тэгээ ер нь ингээд бичлэг хийгээд юм бичээд суухад айгу гоё тайвшраад тэгээд 2 цаг 3 цагч ерөөсө хангалттай байдгүй юм билээ. Мама сангасаа гараа явж байна. За одоо бассейн руугаа цаг л явах. Oh my god. 10 минут явна гинэ. Тэгээд 7:50 гэхэд очих юм байна. Сууч юу хам бэлэн болчих юм байна ороод. За өдөржингөө завгүй гүйж жагаад номын санд ороод өстөө сайхан амраад их 50 байжгаад тэгээ гоё хийх юмудаа хийчихэд тэгээ миний явдаг recreation center энэ үний би swimming 3 гэдэг дээр бүртгүүлсэн байлаа. Уг нь improve гэдэг дээр нь явсан бол сэлэлт ингээд яг амьсгал 9 шид юм заахгүйгээр improve stroke дээр нь явахаар юу байд юм бэлээ. Яг би өмнө improve дээр нь явсан хгүй improve stroke гэдэг дээр нь тэгэхэд мэлхий сэлэлт заасан. Мэлхий сэлэлт заасан гэхээс биш сэлэлтийн техникийг маань сайжруулж байсан хгүй. Тэр нь одоо айгүй хэрэгтэйсэн. За яг тэрэн дээр одоо би анханасаа сэлэлтийг бол ерөөсө заалгаж сурж байгаагүй болохоор надад ч гэсэн хэрэгтэй л байгаа л та. За энэ айгүй гоё recreation center. За энд нь усан мэс юм байна. Уцаар үзүүлж болохгүй. Энэ ингээд юу? Танки би энэ танкигаар юу явах сургалтанд нь сууя гэж бод. Ямар ч багш магшгүй энэ чөлөөтэй цаг юм шиг байна. За энэ recreation center дээр болохоор манай охин усан сэлэлтэнд явдаг. Бас бодбод явж байгаа одоо.
Зайшаагаас илрүүгаарэ. За. Сүмсэнэ тараа гараад ирлээ ямар ханах вэ? Ингээд үзүүл яаж чинь. За ингээ. За би энэ усан мэсэнд ер нь энэ community center усан мэсэнд ингээд ерөнхийдөө 2 3 удаа ер нь явж үзэж байгаа байхгүй юу. Хамгийн ихнийхтэй нь болохоор явахдаа stroke improvement гэдэг дээр явжсэн. Тэрэн дээр болохоор мэлхээс сэлтийг илүү сайн заана. Тэгээ бүх сэлтийн чинь техникийг илүү сайжруулах маягаар л явдаг байсан. Тэгээ энэ удаа дээр би нэг бүртгүүлэхтэй авчиад adult swimming 3 гэдэг дээр бүртгүүлсэн байхгүй юу. Тэгсэн чинь яг нэг ингэж сэлдэж штэ. Энүүнийг яг нөө техникээр нь зааж байна. Би ер нь бол сэлдэг ч гэсэн яг ингэж техникээр нь бүр багадаа л 1 сарын хугацаанд илүү swim class яваа заалгаж байсан. Тэрнээс хойш яг тэгээд айгуу тийм эрчимтэй тууштайгаар явж сэлэлт бол заалгаж байгаагүй. Тэгээ яг юу ярих гэдэг нь хэрэг нэг энд Канадад community center гэж зөндөө байдаг байхгүй юу. Тэгээ бодж игэл тэр community center дээр байдаг юу вэ? Дугуулсан секцүүдэд айгуу сайн бүртгүүлж явж байгаараа. Надад цэцэлцэхэ. Тэгээ яадаг гэхээр нэг ер нь бол хямдхан. Тэгээд 7 хоногт нэг юм уу 2 удаа ордог гэдэг янз бүр байгаа л да календар нь. Тэгээд жишээлбэл би swimming class болохоор $70 явж байгаа. Гэхдээ би чинь одоо нэг 2-3 сарын хууль нэг тиймэрхүү 7 хоногт нэг л удаа орно. Тэгээд хэрвээ би яг нэг бүр яг нэг мэрэгжлийн анги мангийн аваад явахаар айгүй үнэтэй байдаг байхгүй. Тэгээд community центрүүд элсэлтээ хэдэн удаа авдаг лээ 4 семестрийн 4 үйлрэл эхлэх болгонд нэгээр нь авдаг. Сайн манай элсэлт 9 сард авч эхэлсэн. 8 сарын сүүлээр ч үлээ авч эхлээл. Тэгээд нөгөө community центруудын яг ингээд секс дугуулангууд нь тэдэн сарын тэдэнд эхэлнэ гэж нэг яг бүртгэлэнд тэдэнд эхэлнэ гэд бичсэн байдаг байхгүй юу. Бас би нэг юм хэлэх гээд одоо нөгөө бассейн 9 шид юм бүртгүүлж чадаагүй байвал одоо нөгөө community центр болгон дээр ийм өдөр байдаг байхгүй юу. Drop in гэд одоо free орж болдог жишээлбэл drop in basketball гэж байна. Open swim гэж байна. Тэг юу вэ? Drop in гэсэн классууд шүү дээ. Бүгдээрээ зүгээр үнэгүй зүгээр ороод өөртөө очилж байгаа ч юм өөртөө ингээд орж болдог. Тэгээ энэ таад гоё гэр бүлэрээ тэр нэг open swimming day дээр нь очиж нэг гэр бүлэрээ гоё хүүхдүүдтэйгээ сэлвэл үнэгүй тэгээд ороод үнэтэй лөө үнэгүй бах үнэтэй лөө $2-3 ч юм уу үнэтэй байдаг гэж магадгүй ороод гоё гэр бүлэрээ сэлвэл тэгээд нэг swimming дээр чинь гоё гонсуур 9 шидээ гоё юмнууд байгаа шүү дээ. Хүүхдүүд тоглож болохоор splash enter. Тэгэхээр яг ингээд клабуудад бүртгүүлж чадаагүй гэд ингээд байж байгаа ч юм уу эсвэл хүүхдүүдэд клабуудад хөргөж өгөх завгүй байвал ядаж нэг хагас удаа сарын 5 дахь өдрөө орой ч юм уу те нэг open swim таймууд ингээд харч орж байгаа скежүүл үзэн ингээд харчдаг байхгүй. Ингээд өнөөдрийг одоо ингээд сайхан дуусгаж байна. Өнөөдөр надтай цугсан баярлалаа. Ерөнхийдөө ингээд нэг өдрөө өнгөрүүлсэн бичлэг хийж үзьгээд үзье ч яг тэгээд бичлэг хийгээ өнөөдөр өглөөнөөс хаваад яар сандарч явал янз бүр болж байгаа бүх юмаа л бичслээ. Тэгээд их л паянтай явлаа. Тэгээд сонирхолтой байж магадгүй гэж бодоод бас ерөнхийдөө гоё штэ тий. Би ч гэсэн хүмүүсүүдийн одоо Day in my life гэсэн блогуудыг үзэх дуртай болчиход байгаа нэг тийм хөнгөн юм билээ штэ. Нэг стресстүүлэхгүй, хэд хөөрөж баярлуулахгүй. За тэгээд миний үеийн ч юм уу айлсгүй хүмүүсүүд ер нь тий өдөр тутамдаа тэр гадаад Америкт амьдарч байгаа, Австралид амьдарч байгаа, Солонгост амьдарч байгаа гэл гэр бүлүүд ер нь өдөр тутамдаа яаж амьдардаг юм бэ гэдэг мэдээ харах чиг сонирхолтой юм билээ. Айгу тийм хөнгөн бичлэгүүд хийх чинь бас их гоё юм байна гэж бас харсан. Тэгээд яг тийм бичлэг хийх гээд өнөөдөр ингээд бичлээ. За тэгээд бичлэгийн минь үзсэнд баярлалаа. Таалагдвал та хэд лайк дараарай. Тэгээд баярлалаа. За тэгээд одоо би гэртээ харьлаа. 9 10 болж байгаа л гэдэг чинь одоо. Тэгэл гэртээ хараад энэ бичлэгийг эдитлэнэ да. Тэгвэл маргааш би чинь нэг офис ажилтай өглөө эрт гараад явна бас. Bye bye.